Ховд аймгийн Мөс цөмийн байж Буднымын Баянымхийн хөрөөрөө гараад ирсэн. За энэ 3 өрөө. За улсын наадмын айраг хар бүрээрээ харагдахгүй байх чинь 4 өрөө орсон байлгүй дээ. За энэ 3 өрөөнөөс энэ өдрийн наадмын хурдан соёлын төрөө юм одоо тодорхой юм. Мөнгө төрөө ячин бороорой мөнч хурдан өрөө. За тэгнэ энэ бол одоо суугаад үлдэн гэж заяа байхгүй дээ бараг л. Ер нь бол одоо энэ бороорой улсын наадманд шүдлэн харагдлаа, даан харагдлаа, хязаалан шүдлэн харагдлаа, хязаалан харагдлаа, соёлын харагдлаа. Энээс илүү амжилт гэж бол одоо үнэхээр байхгүй. За өнгөрсөн одоо хавар дүнжин гарын бүсийн уралдаан соёлын 19-д орсон улсад харагдаад за Төв аймгийн Цэс сумд хавар одоо 100 соёлын мөрдийн уралдаан болоход тэнд одоо соёлын мөр төрүүлсэн. За энэ бол одоо нэг төрүүлээд байгаа. Улс бүсэд бол одоо айрагдах л ганцхан дутаад байгаа болохоос ер нь бороонд бол одоо ер нь бусад гоншин бол бүгд цугларсан. За баярагийн шаргаараа жаахан суусан мөнгөтрийн хар бороо хошуу өлгцсөн. Наадал дээр нь Ховд аймгийн Мөс цөмийн ануус сервис компани Буднымын Баянымх. За энэ Монгол улсын алдарт уяад солоор одоо энэ жил 2 хүн шагнуулах нэг нь тодорхой болж байгаа шүү байна. Буднымын Баянымх яаж за дээр нь алтаа гасдагч хатаасангийн матардны одоо уяач бол одоо алдартай шагнуулах. За алдарт одоо 4 төрөө аваад л одоо за 8 айраг байдаг баг шүү. За энд бол одоо айраг бол одоо ер нь маргал хансан баг. Энэ хоёроо яач энэ жил ихэд одоо Буднымын Баянымх уяач ч одоо бүсийн уралдаанд Эрдэнэт хурд 2000 гаруй Төв бүсийн уралдаанаас 2 төрөө авцсан шүү дээ. Ингээд бодохоор бол одоо алдартай дараагүй очиж байгаа юм байна. Хадваасангийн матардны уяач бол одоо 3 төрөө авцсан энэ жилийн хувьд гэхэд зөвхөн энэ жилийнх нь одоо энэ сарын дотор 3 төрөө авчлаа. Ингээд бол одоо алдартай очих нэг нь тодорхой болоо. За Ордон соёлносны хамрын дайлбартууд задарцгоё. За одоо харин соёлынгийн уралдааныг азархан хэрүүрээ энэ 3 морин соёлынгийн нуудаас гарч ирээд өнгөлж явах юм. За энэ ч одоо ер нь бас л за ер нь хурдан адуу гэдэг нэг юм сонирхол л доо. Одоо биеэр жижиг мөртлөө дайхан дор одоо хүлэг дахан дор иргэдэг чинь л одоо энэ биеэр жижигхэн юм азарган үрээ одоо морин соёлонгууд ингэж уралдаад өнгөлөөд өнөхийг бодоход энэ бол одоо дараа жил дамжиггүй азраг гарч ирэх нэ. Монголын соёлын морин сонирхч түмэн бол одоо энэ хэр азаргыг одоо мэдэх. Тэгэхээр одоо ийм азарг болох юм байна. За ингээд Ховд аймгийн Мөнх хайрхан сумын уугуул Ховд нутгийн хөгжлийн төлөөс ангийн тэргүүн Ширнэн бандын ачаагийн Дорногов аймгийн Нэлгэр сумын одоо хурдан хэрүүрээ өнгөлөөд гараад ирсэн. Мөнхтрийн хар бүрээ 2 дээр Мөс цөмийн Баянымхийн бороо хөрөн үрээ 3 дээр за 4 дээр энэ Захны дөрвөлжингийн Баярагийн шаргаараа. За энэ дашрын би та бүхэнд Эрдэнэтийн одоо наадмын одоо сонирхож дуулгахад улсын наадмын соёл насанд дайргийн давтардсан Хөдөлмөрийн Баатар даваг дөржийн за Баянымхийн одоо бороо Хинтээ аймгийн Баян адаргын Базар садын одоо хурдан бороо Эрдэнэтэд азарган дурлалт төрүүлсэн. За хүн одоо Буднымын Баянымх байж сувдан бороо их заалан төрүүлсэн. Соёл насны Сэлэн аймгийн Бургалдаан Жаргал сайхны унган адуу Орхон аймгийн Баян өндөр сумын Монгол улсын авиат засгалжуулагч Баясгалангийн хөрөөрөө төрүүлсэн. За наадмын хурдан соёлын мордын уралдааныг бүтэн биеэрээ өнгөлж байгаа жижигхэн азарган хэрүүрээ болох Дорногов аймгийн Дэлгэр сумын Дэндэг тайж галсан банд адууны энэ цаг тодорсон эдгэрхэн хурдан хөлгүүдийг Ховд аймгийн Мөнх хайрхан сумын уугуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн бандын ачаагийн хурдан хэрүүрээ 151 номертой мордсон 58 номертой мордсон Мөнхтөр алдартын хар бороо. За бүсийн уралдаанд энэ жил одоо нэг төрүүлж үзэж магадгүй хар бороо. Өнгөрсөн жил Баян онгарт одоо энэ жил азарганд одоо их хурд 6-аас магсан цэрэн жигдгонлагийн зэр дүрийг арайхан дийлэлгүй аман үзүүн дурдалсан. Төрийн хоёр наадманд 3 дурдалсан. Энэ жил дахиад 3 дурдалсан. Сүбатар аймгийн Асхтын Юрагийн Намбатар гэдэг залуугийн одоо ихтэй одоо өөрийнх нь хугаар аль засгийн нэг ийм урдаан мөнгө төр яаж бол удамтай байж та улсын 60 жилээр 3 төрөө авсан Ховд аймгийн Дарив сумын уугуул Улаанбаатарын аршин дүртөний Дандан хүүгийн төвдөн мандлагийн одоо ойрын хамаатан юм яаж. За урдан соёлын системэрдэн уралдааны хэр үрээ бүтэн биеэрээ өрдөлтөө гараад өнгөрч эхэллээ. За ачаагийн хэр үрээ бол одоо анако хурд үрээ юм да. Бүсийн уралдаанд одоо азарган үрээ ингэж морин соёлон. За энэ одоо хар бор морин соёлон бол одоо ер нь баргийн юмыг л тавьдмааргүй юм да. Баруун тишээ явсан гэхээр нь Монголын морин сонирхч үзэгч түн за тэр төрүүлжтэй гэж ярьжсэн. Тэгвэл одоо төрүүлэхгүй аман үзүүлэхгүй за ер нь төрүүлчих магадгүй. Гэхдээ бол одоо энэ хэр үрээ ингэж бүтэн биеэрээ илүү гараас дийлээд авах юм да. Энэ Дорноговын дэлгэрхээс нэг юм жижигхэн мөртлөө юм одоо хөлийн хурд гэж одоо нэг тэнсэн сум шиг одоо нэг иймэрхүү адуунууд гараад байгаа. Энэ бол одоо аргагүй дэлгэрх нутаг бол одоо дэлгэрхийн бодонгууд дэндүү тааж галсан банд одоо хурдтай гэдэг одоо гарцаагүй эндээс л одоо харагдж байна гэж болох юм. За халтар хэр үрээ 2 морины дайтай тасарсан шүү үзэгчтэй. Дорногов аймгийн Дэлгэр сумын унган адуу Ховд аймгийн Мөнх хайрхан сумын уугуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн бандын ачаагийн хурдан хэрүүрээ тасарсан. Түүний ард Мөнхтрийн хар бороо 3 дээр Ховд аймгийн Мөс цөмийн ануус сервис компани Буднымын Баянымх яачин
хөрөнгөрөө. За Ховд нутгийн 3 хурдан үрээ л одоо Алтай аймгийн урдан шалгалтын урдан уралдааны хөнгөн дээр гараад ирсэн байна да. Алтайчууд бол одоо энэ наадам дааг шүтлэнгийнхэн дааг цаалангийнхаа дөрөв авсан. Соёлонгийнхаа дөрөв бол одоо айрагдуулна үстэй. Алтайхан бол хурдтай. Наадмаа бидний энэ дайны нааддаг ард юм шүү гэдэг ямарчсан. За ингээд та бүхэнд хурдан соёлын төслийн урдан уралдааны барайны газар хараан дээр ороод ирлээ. За ингээд барайн дээр орж ирэхэд Ховд аймгийн мөнх хагийн сумын угуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн бандын аж чагн хурдан хайраараа төрүүлэн орж ирж байна. За манай зураглаачийн туссан камераас та бүхэн итгэн мөчийн дараа харна. За хээр үрээ одоо ингээд төрүүл. За хар бар үрээ харин ч нэг цаадлаар нь одоо дайрч байна. За ингээд сул яг 100 цаа холбосон хоёр үрээрээ зурхаа дээр аль нь төрүүлж ишгийг л харах үлдлээ да. За үзэгчтэй бид ч мөн одоо энэ хоёр за хээр үрээ хүүхдийн дөрөвөөр илүү гаргаад өнгөлж эхэллээ. За аргагүй хурд юм аа. За хээр үрээ одоо энэ бараг зурхаа дээр энд ирчээрээ явал хээр нь орох байх зүгээр хар бор одоо олон жил уралдсан хүүхэд нь их том туршлагатай да бүгдээр одоо яаж арахыг харъя. За ингээд Ховд аймгийн мөнх хайрхан сумын угуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн бандын ачаагийн Дорногов аймгийн дэлгэх сумын одоо хурдан хээр соёлон банан бүсийн дэшиг наадмын хурдан соёлын төслийн урдан уралдаанд төрүүлэн ирж түмэн олноо байсан гэж байгаа нэ. За мөхөр хүүхдийн дөрөвөр одоо сайхан илүү гарцсан энэ чигээрээ явж байгаа цагаан зурхаа дээр ашиглаж байгаа та бүхэн харлаа. За хишиглээ хээр үрээ ингээд нэгэн төрүүлж байна. Ам хүчүүд Ховдын дарвын Монгол улсын алдарт байж Батчууганы мөнхрийн харгор айргийн говт Ховдын мөсцмийн байж ануус ярилцсан Буднийн мөн нэмхийн хөрөнгөрөө. За дөрөв дээр Баянгарын Баянвагийн жаргал сайхны бороо. Ховдод 2008 онд үсэд аригдсан. Өнгөрсөн жил Баянгарын Ламинганы 370 хязгаар аригдсан. Баянгарын аймгийн Баян улсын аймгийн алдарт байж жаргал сайхны бороо гэж одоо сайхны бороо бай. Чухатар аймгийн өвчтөө. За сүүний тал шаравцтай өгдөө зэгэл үрээ. Ягаан зэгэл үрээ. За Ховд аймгийн Бэвэр сумын гацуурт компани улагч захирал Монгол улсын алдарт байж тавгийн мат мөнхийн зэгэл үрээ. За энэ ч одоо ер нь марийн гарын мөр орж ирэх. За араач орохгүй байна. Хоёр үрээ бол одоо хол сайхан тасарсан тулдаа инхүү орж ирж байна. За Баянгарын аймгийн Баян улсын аймгийн алдарт байж жаргал сайхны бороо инхүү дөрөв турлаа. Жигүүр албаны аймгаас мөрдсөн. За айргийн тавар Ховд аймгийн Бэвэр сумын тавгийн мат мөнх зэгэл үрээгийн хурдалж энэ өдөр хоёр айрыг хүртэж байгаа нэ. За алтайчууд аргагүй айрыг авч саллаа да. За гарсан цагаас эхэлж өнгөрсөн завхны дөрвөлжингийн баярын шаргуураа харамсалтай над дараашаа суугаад зургаалчлаа. Энэ одоо том харамсалтай. Газрын жижиг гарч ирт өнгөлөөл одоо суугаад найдаж нэг 5 4 5 орсон болгомжлгүй 15 номертой Ховд аймгийн 9 болго сүмийн яач Инкваторын Оотон хээр гэдэг үрээ энэ их баяр наадмын 7 турдалж байгааг та бүхэн харж байна. За аргагүй шогшиж байна. За энэ бол одоо толгой мөнд сайхан толгойтой адуу харагдж байгаа шүү. Чон шиг шогшдог одоо нэг их л хурдан адууны шинжтэй юм адуу байна. За хоёр тал руугаа их шүүгэр нэг тэнцээ сайтай байрын ийм одоо их соёл өмөр харагдж байна. Да ихнесний мөр бол одоо уралдана үстэй. За ханаас завхны ган зүргийн хөрөмөр өнгөнд оролдож байгаа л одоо энэ өдөр 8-д орлоо доо. За завханчууд ховдчууд их сайн надж байна. Хөнгөний 3 соёлоо ховд нутгийнх байлаа. Зарын соёл нь Ховд аймгийн Жаргалангийн Батулгын харуур байна. Ховд аймгийн түүх таламжлалын болон бархан бүсийн энэ их том өргөндлөөр сайхан болж байна. Таны хээр соёл үрээ одоо гайхалтай төрүүллээ. Баяр үргээ танд. Баярлалаа. Би ч их баяртай байна. Би энэ баруун бүсийн төрийн их танших наадамд миний уйж оролдуулсан хээр соёолн одоо төрүүлж уйсан биднийг ард түмнийг баярлуулж байгаад их баяртай байна. Тэгээ хээр соёлын үед одоо олон сайхан медальтай ийм одоо хээр үрээ байна. Дорноговын тогшилтай. Тий Дорноговын одоо дэлгэрэх алтан ширээгийн хөвшилтэй юм адуу байгаа. Дорноговын аймаг сумын баяр наадамд 4 удаа ийм айрыг авч исэн ийм сайхан хурдан буян Өвөр хангаан аймгийн улсын баяр наадамд аман үзүүлдэж энэ жилийн төрийн их баяр наадамд аман үзүүлсэн ийм хурдан буян байгаа. Тийм гэр одоо Дорногов сүлүүд бас сайхан олон сайхан хурдтай адуунууд төрж байна. Уяас лөвч гэсэн бас үнэхээр сайн байл бас харж л байлаа те. Уяас ойлгол бол одоо манай миний дотны найз Өвөр хангаан аймгийн Хайрхан дулаан сумын уяач аймгийн алдарт уяач Отхон насан гэдэг хүн уйж уралдуулсан юм аа. Уяас ойлгох үнэхээр таарсан сайхан байсан. Ултайн дивжин дээр хантаашрын нурууны одоо хөвөнд бэлд даага харагдуулаад соёлонгоо төрүүлглээ. Наадмын талаар та бас сэтгэлээ хэлэх үү? Би их баяртай байна. Говьалтай аймгийн 70 жил баруун бүсийн данших наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Хангаа дэлхийн сайхан, ард түмэнд сайхан, ойсон хөлгүүд нь чурдан, унсан хүүхдүүд нь золбоотой бүх юм сайхан байна.
говьалтай ховд гэдэг бол нэг уулын хоёр тал. Эрт идүүгээс бид нар хамт ажиллаж амьдарч, морин уралдаж амьдарч ирсэн түүхтэй ард түмэн. Энэ бол баруун Монголын ард түмний бахархал болсон ийм сайхан наадамд би айраг төрөө авсандаа туйл их баяртай байна. Нийт наадамчин олон түмэнд одоо миний энэ хурдан соёолын хямртай ингэж сайхан ажиллаж амьдарч байхын үлзийтэй ёроолыг өргөн дэвшүүлье. Их баярлалаа. Тий. Манай Баянгар бүлгүүд сайхан урдлаа. Манай Баянгараас сонгогдсон улсын хурлын гишүүн зам дээр барилгын сайд баталгын манай одоо газар төрүүлж одоо 3 дахь ашигтай страт төрүүлээ. Дөрөнд нь ховдод төрүүлсэн. Одоо Баянгар төрүүлсэн чинь одоо хоолтой төрүүлээ. Тэгээ миний өөрөө одоо үйсэн бас соёол маань аригдлаа. Тэгээ бидний одоо хурдан сайхан урдлаа. Тий. Эдлэн одоо баруун бүсгийн ашиг эсэндээ Баянгар туссан шүү дээ. Тий. Ламгийн энэ ашиг сайхан ашиг болж ирсэн. Энэ жил одоо говьтай түүх 70 жилээ болж байгаа. Энэ наадмын талаар. Энэ наадам бол одоо сайхан зохион байгуулалттай нар тэгшэрсэн. Одоо сайхан наадам боллоо. Одоо баяртай байна. Говьтай үнэхээр сайхан наадам хийж байна. Тий. Үнэхээр баяртай байна. Нийт одоо Баянгарчууд бол бас сүүлийн үед бол үнэхээр сайхан урдалж шүү дээ. Баянгарын галууд бол их сайхан байна тийм. Үнэхээр одоо Баянгар одоо морин уралд сайхан хөгжиж байна. Дөрвөөс эхлээд галууд байгуулагдаж байна. Манай гал ихэд одоо жигүүргээр гал байгуулагдсан байна. Одоо энэс хойш ингээд цаашлаа ингээд галууд байгуулагдаад байна. Хурд морины хөгжлөлтөд одоо өгшөө одоо Баянгар одоо хурд одоо сайжрах хаа гэж бодчих тий. За баярлалаа. Танд энэ ч дээр ирээд одоо сайхан наадч байна. Одоо хурдан бордоо харагдаж байна. Одоо соёл нам үзүүлээ. Хэд хэдэн одоо 5-6 наснд бол одоо сайхан урлаа та. За өнөөдөр их сайхан байна. Миний бороо улсын наадамд хайрагч байгаа энэ алтан энэ өндөр хязгаар дэрж бас аман хүзүүллээ. Үнээр бас шанц турдан хүлэг гэдгээ баталж өглөө. Үнэхээр сайхан байна. Бас манай уяаны улсын начин Баатарын их мөр тавллаа. 2 хээрмөр 11-15-аар давхлаа үндэ сайхан надлаа л гэж бодож байна. Одоо хүн бас аврах хээрмөрийг харж ирсэн баг. За аврах хээрмөр үнэхээр харж ясаа бас нэг эхний 10 дотор зарлагдсан. Тэгээ аргагүй нөгөө сая их урдд уралдчаа маргааш шууд атсан. Ажилтны ядраа амралт байхгүй жоохон тийм ээ. Амралтанд жоохон багтаад нэг жоохон тиймэрхүү боллоо. Тэгээ яг ба 11 гэдэг бол бас хурдан байна шүү дээ. Тэр хурдаад үдгээ баталж байна. 70 жилийн наадам болж энэ наадмын талаар. Наадам байгаль цагаагаар их сайхан хүлээж авлаа. Говьалтай гэхээр л их халуун тийм үс ургамдгүй тийм газар гэж олсод баатсан. Энэ жил зуншлаг маш сайн байгаа юм байна. Маш сайн байгаа юм байна. Цагаагаар их сэрүүхэн сайхан байлаа. Энэ нутгийн адуунууд ногоо зуншлаг сайтай учраас ер нь их баяртай их сайхан байна. Ер нь наадам сайхан боллоо л гэж бодож байна. Тэний ам уу? Энэ Говьалтай аймгийн Хөгмөртийн хүн. Энэ одоо энэ жил 82 настай. 53 жил морины сүүл баасан хүн. Энэ манай хөрөг ах болдیں۔ Тэгээ энд бас намайг дэмжиж энд ирсэн байгаа. Тий. За өвөө та бас олон наадам өвөө та бас үндсэн баах. Энэ жилийн түүх 70 жилийн наадмын талаар та бас. Би ч одоо энэ 3 дан шиг хэслээ. Сар хайрхны дан шиг, дэлгэрийн дан шиг, ховдын дан шиг мөн аймгийнхаа 60 жилийн ойч ирж ийсэн. Тэгэхдээ энэ одоо манай аймгийн 70 жилийн энэ хаан хашуудан шиг энэ тон их сайхан наадам болж байна. Хаан аймгийн байгууллагын хаан өдөрлөгнөө сайхан хүлээж авч байна. Энэ гадаа дотоодын цачин гэж би ингэж их баясаж байна. Энэ ирээсөө сайхан болж байна. Байгаль дэлхийн сайхан хүлээж авч байна. Ийм байна. Ингэж их баярлж талархаж байна даа хүмүүс. Говьалтай аймгийн Хөхмөрт сум бол бас л Говьалтай аймагт бол хурдтай сумд бол тооцогддог шүү дээ.